Монголын төрх мэдээллийн хөтөлбөрийн тодруулах болон үзэгч та бүхэнд Монгол банкнаас хүрч байна. За тэгэхээр манай энэ тодруулах болонд маань Монгол банкны мөнгөний бодлогын газрын дарга баяр даваа оролцож байна. За тэгэхээр өнөөдөр бас орон нутагт ипотекийн зээлийн хүртээмж маш бага байна гэсэн ийм асуудал бол өнгөрсөн жилүүдэд бол гарч байсан. Энэ асуудлыг бас тодорхой хэмжээнд шийдэх гарцыг бас хайсан байна. За энэ дагуу ямар ажлуудыг хийж байгаа юм бэ? Энэ талаараа мэдээлэл үзэгч олонд өгөх. За Монгол банкны зүгээс хөдөө орон нутгт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхийдөө хоёр арга хэмжээ авсан юм. Нэг нь болохоор зэрэг 4-р сард нийтдээ 15.9 тэрбум төгрөгийг зөвхөн хөдөө орон нутгийн ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэхээр ингээд санхүүжилтийг болгосон байна. Хоёрдугаарт нь болохоор зэрэг сар болгон олгож байгаа дүнгийнхаа 25 орчим хувийг нь бол хөдөө орон нутгийн ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэе гэсэн чиглэлийг арилжааны банкуд өгөөд ингээд ажиллаж байгаа. Ер нь яг хэрхэн яаж явагдах юм? Тодруулбал одоо сард нь яг хэрхэн яаж олох юм? Яг процессын талаар нас иргэдэд бас мэдээлэл өгвөл иргэд маань бас нэлээд орон нутагт олгож байгаа ипотекийн зээл маань хүрэлцэхгүй байх гэсэн юм асуудлаас байнган гараад байна. За ер нь бол 15.9 тэрбум төгрөгийг 4-р сарын сүүлийн 7 хоногт арилжааны банкуд бол олгоцсон байгаа. Тэгэхээр зэрэг арилжааны банкуудын төв салбараас орон нутгийн салбарууд руу бол ерөнхийдөө их усаар хуваарлагдаж очоод тэнд өмнө шийдвэрлэгдээд зээлийн хорооны шийдвэр гарчихсан байсан зээлүүд цаашаа бол шийдвэрлэгдээд шууд эзэндээ очно гэсэн үг. Тэгэхээр зэрэг 15.9 тэрбум төгрөг өөрөө хэдийн хэмжээний зээлдэгчийн асуудлыг шийдэх юм бэ гэхээр зэрэг за хөдөө орон нутгийн зээл бол нэг зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ бол ойролцоогоор 40 сая төгрөг байгаа. Тэгэхээр ингээд бодохоор зэрэг энэ бол 400 орчим зээлдэгчийн асуудлыг бол ерөнхийдөө шийдвэрлэнэ. За дээрэс нь энэ өөрөө нийт хэрэгцээний хэдэн хувийг хангаад байгаа юм бэ гэхээр зэрэг яг хуу зээлийн материал нь бүрдээд зээлийн хорооны шийдвэр гараад санхүүжилтийг хүлээж байгаа ийм зээлийн хэмжээ бол нийтдээ 17.9 тэрбум төгрөг байна гэсэн мэдээллийг хөдөө орон нутагт орон нутгийн Монгол банкны салбарууд арилжааны банкудаас нь дамжуулж аваад биднэрт ирүүлсэн. Тэгэхээр зэрэг энэ 17.9 тэрбум төгрөгийн 17.9 тэрбум төгрөгийн 15.9 шийдэж гин гэдэг бол ерөнхийдөө 90 орчим хувийн шийдвэрлэлчлээ гэсэн. Тэгэхээр зэрэг цаана үлдэж байгаа хэмжээ болон шинээр ингэж зээлд хамрагдахаар материалаа өгөх гэж байгаа хүмүүсийн асуудал бол сар болгон хуваарлж байгаа тэр 25% тэнцэх хэмжээний мөнгөөр бол шийдвэрлэгдээд явна гэсэн үг. За тухайлах юм бол одоо Монгол банкнаас цаашдаа зөвхөн Монгол банкнаас олгож байгаа санхүүжилтийн хэмжээ 16 тэрбум төгрөг гэх юм бол энээс бол 4 тэрбум төгрөг нь бол орон нутагт бол чиглэнэ. Арилжааны банкуд ингэж хуваарлах ёстой. За энэ 4 тэрбум төгрөг бол өөрөө ахад сар болгоно 100 орчим хөдөө орон нутгийн зээлийг бол шийдвэрлээд явна гэсэн үг. За тухайлах юм бол 5 сард Монгол банкны зүгээс бол нийтдээ 26 тэрбум төгрөгийг бол энэ санхүүжилтанд олгосон байна. За 26 энэ тэрбум төгрөгийн нийт тэрбум төгрөгнөөс ойролцоогоор 6.5 орчим тэрбум төгрөг нь бол хөдөө орон нутгийн моргжийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэх ёстой. За энэ бол ойролцоогоор бас ялгаахгүй 140-150 зээлдэгчийн шийдвэрлэх хэмжээний мөнгө бол очиж байна гэсэн үг. Тэгээд орон нутгууд аймагуд руу бол энэ 15.9 тэрбум төгрөг өөрөө яаж хуваарлагдж очсон бэ гэхээр зэрэг аймаг болгонд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын салбар нэгжүүдээс шийдвэрлэгдсэн байгаа зээлийнх нь мэдээллийг цуглуулж аваад эргүүлээд яг энэ дагуу нь бол хуваарлсан гэсэн үг. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл хамгийн том дүнгууд хаана вэ нөхөр зэрэг Орхон аймаг дээр 3 тэрбум төгрөг, Дархан аймаг дээр бол 2.7 тэрбум төгрөг байх жишээтэй. Тэгэхээр зэрэг зарим аймагуд дээр бол харьцангуй бага дүнтэй байна л да. Тухайлх юм бол 1 тэрбум төгрөгнөөс доош байгаа тийм зээлийн хүсэлтэй байгаа аймагуудыг бол ерөнхийдөө бүтэн санхүүжилтийг нь олгоод за том дүнтэй байгаа Орхон, Дархан гэх мэт аймагуд бол хүсэлтийг нь жоохон дутуу шийдвэрсэн байна. Тухайлх юм бол Орхон аймгийн хувьд бол 3 тэрбум төгрөгийн хэрэгцээ хүсэлт ирүүлсэн байхад бид нэг 2.7-г олгосон байх жишээтэй. За Дархан аймаг дээр 2.7-гийн хүсэлттэй байхад бол 2.5-г олгосон байх жишээтэй. Тэгээд энэ том аймагуудаас дутуу шийдвэрлэгдсэн байдал нь өөрөө эргээд нөө жижиг бага дүнтэй хүсэлт ирүүлсэн аймагуудын асуудлыг бүрэн шийдвэрлэхэд ингээд зарцуулагдсан юм байна. 2017 онд ерөнхийдөө яг нийт хэд орчим төгрөгийг санхүүжүүлнэ гэсэн ипотекийн зээлд санхүүжүүлнэ гэсэн төлөвлөгөө. За тэгэхээр зэрэг одоо та урднаас Монгол банкнаас мэдээлж ирсэн. Ер нь бол ипотекийн зээлийн хөтөлбөр бол хоёр байгууллагаас бол цаашдаа хэрэгжчихэр байгаа. За энэ бол олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр тохирсон бодлогын нэг хэсэг. Тэрний юу гэхээр зэрэг Монгол банк бол өөрөө тухайн сарын эргэн төлөлтөөс нь үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс бол санхүүжилтийг буцааж эдийн засаг руу гаргах замаар явна. За энэ ойролцоогоор бол нэг 16 тэрбум төгрөг сарда. За ингээд энэ 16 тэрбум төгрөг дээр нэмээд улсын төсвөөс бол
энэ нэмэлт санхүүжилтүүд бол орж ирнэ. За энэ дүн бол нэг 111 тэрбум төгрөг улсын төсвийн товтгол дээр бол суучихсан байгаа. За энэний нэг хэсэг болох 35 тэрбум төгрөг бол сая 5 дугаар сард орж ирээд арилжааны банкуд руу бол хүрэгдсэн байна. Тэгэхээр зэрэг арилжааны банкуд дээр сая 5 сард бол засгийн газраас орж ирсэн 35 тэрбум төгрөг, дээрээс нь Монгол банкнаас олгосон 26 тэрбум төгрөг, ингээд нийтдээ 51 тэрбум төгрөг бол өөрөө 5 дугаар сард бол ингээд арилжааны банкуд руу санхүүжилт хэлбэрээр очсон гэсэн. Ингээд нийлбэр дүнгээр наваад үзэхээр бол энэ жилийн хувьд бол одоо яг төсөв дээр суучихсан байгаа бэлэн ингээд байгаа дүн бол нэг 300 орчим тэрбум төгрөг бол энэ моргожийн зээлд бол ингээд төсвөлөгдчихсэн байж байгаа гэсэн үг. Ер нь бол өмнө нь бол нэг ийм зүйл бас гардаг байсан шүү дээ. Санхүүжилт нь хойшлолоо гэсэн ийм зүйл гараад идэв байсан. Энэ удаад санхүүжилт нь хойшлуулахгүйгээр яг байнгын цаг тухай бүртний энэ санхүүжилтээ хийгээ явах юм. Монгол банкнаас хуваарлж байгаа энэ 16 тэрбум төгрөг бол сар болгоно ингээд тогтмол хийгдээд явна. Дээрээс нь бас одоо энэ 6 дугаар сард засгийн газраас улсын төсвөөс бол нийтдээ 35 6 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бол нэмэгдэж хийгдэхээр ингээд бид нар бол ингээд ярилцаад явж байна. Тэгэхээр зэрэг энэ 6 сарын хувьд бол жишээлбэл нийтдээ бас нэг 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бол хийгдэхээр байгаа гэсэн үг. Тэр иргэд маань бол энэ хүү ипотекийн зээлд бол ямар нэг асуудалгүйгээр бол байнгын шууд хамрагдаа явах боломж нь бол нээлттэй байна гэж. Нээлттэй байна гэсэн үг. Яг хөө зүгээр өнгөрсөн хугацаанд нөө эдийн засгийн дээр үүсэж байсан хүндрэл бэрхшээлтэй холбоотойгоор тодорхой хэмжээнд бол моргожийн энэ ипотекийн зээл бол нэг тодорхой хугацаанд бол олгохдохгүй ингээд бас нэг 2-3 сар бол болсон. За дээрэс нь энэтэй холбогдуулаад бас хүслүүд бол арилжааны банкудаар бол нэлээд хөрвөлөгчсөн байсан. Тэгэхээр энэ зүйл бол ингээд баг багаар ингээд шийдвэрлэгдээл яваад байна гэсэн үг. Энэ бол ингээд цаашдаа яг энэ зарчмаар бол ингээд шийдвэрлэгдээл явна. Тэгэхээр зэрэг яг хөө зарим зээлдэгч нарын хувьд бол бас нэг жоохон удаан хүлээж байгаа бол асуудал байгаа. Арилжааны банкудаас эргээд мэдээлэл авахар зэрэг бид нар өмнө ингээд шийдвэрлэчихсэн байсан ийм зээлүүдээ бол ингээд Монгол банкнаас орж ирсэн ихүүсэр болгон дээр ингээд шийдвэрлээд яваад байгаа. Гэхдээ яг хөө зүгээр шинээр одоо ингээд өмнөх төр зээлүүд шийдвэрлэгдээгүй байгаа учраас бид нар тодорхой хэмжээнд ингээд нөө шин зээлийн хүсэлт хүлээж авахыг ингээд жоохон хойшлуулдаг байгаа гэсэн тийм мэдээллийг бол өгч байгаа. За тухайлх юм бол одоо энэ орон нутагт шийдвэрлсэн энэ зээлийн асуудал дахиад 25% нь орон нутг руу чиглүүлэх ёстой гэдэг энэ юмны үр дүнг бол Монгол банк ингээд эргээ шалгаж байна л да. Тэгэхээр зэрэг одоо энэ 5 дугаар сард